Самасгано өнөөдөр Уусчид подкастын ээлжит зочинтой та бүхнийг уулзахад бэлэн болсон байна. Бид бүхэн Ханхын рестораны бас Улс аймгийн анхны кофе шопоос ярьцлага хүргэж байна. Манай өнөөдрийн зочин Эренчингийн Батмөх гэж Улаан сумын иргэдийн шилдэг хурлын сонгуульд бас оролцож байгаа. Одоо ялангуяа залуусын төлөөл сонгуулийн сурталчилгаа эхлээд сүүлийн өдрүүд рүүгээ сурталчилгааны өдрүүд явж байна. За хэр амжилттай явж байна. Энэ талаас одоо яриагаа хэлээ. Сонгуулийн сурталчилгаа хийгээд сүүлийн өдрүүд рүү ороо явж байна. За айлуудтайгаа иргэдтэйгээ за мөн залуучуудтайгаа нэлээд уулзалтыг хийлээ. Хүмүүсийн санал бодлыг сонслоо. Ер нь амжилттай явж байна л гэж дүгнэж миний хувьд бол. Тий. Яаж одоо нэр дэвшгээр болчихоо. Энэ талаас нэг товч мэдээлэл өгөл тээ. За миний хувьд өөрөө болохоор нийгэм даатгалын хилцс одоогийн нийгэм даатгалын газарт Улс аймгийн нийгэм даатгалын газарт төрөд ажиллах ажлын гараагаа эхэлчихсэн. За 2016-аас 23 оны хооронд тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан. За дараа нь 2023 онд Австрали улсыг зорьсон. За ажиллах, сурах шаардлага гарсан. Тэгээ үүндээ бол манай ам бүлийн тоо нэмэгдсэн, их хөөхтэй болж байгаа мэдсэн. Тэгээд амьдралын шаардлага ихэвчлэн Австрали улсыг зорьсон байгаа. За жил хагасын хугацаанд тэнд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Ирээд мэдээж залуу хүн байна. Очсон үдсэн газрын орчин хүмүүс нь яаж амьдарч байна. За залуучууд нь бүр илүү ямар байдалтай байна. Иргэд ирээд энэ Улс аймагтай харьцуулж үзэж харсан. Орон нутгатайгаа одоо энэ бүхнийг жишж үзсэн. Тэгээд аргагүй бидний дуу хоолой бол энэ шаардлагатай байгаа юм байна. Засч залруулах зүйл байгаа бол бид нэр өөрсдөө хөдлөх шаардлагатай байна. Ялангуяа дөрвөн хүүхдийн эцэг миний бие бол хүүхдүүдэд одоо сайн сайхан байлгая гэж хүсэж байгаа бол энэ нийгмийг өөрчлөе гэж бодож байгаа бол өстөрсөн газараа илүү сайхан байлгая гэж бодож байгаа. Өөрөө заавал орж инд оролцоогоо нэмэгдүүлэх ёстой байна. Ингэж бодсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Яг сая Австралиас саяхан ирсэн гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнөх Батмөх одоо яг ингээ хилийн дэслэгээд бас ажил хөдөлмөрөөр эрхлээд за буцаад ингээ нутагтаа ирсэн Батмөх хоёр одоо Улс аймаг төрж өссөн ажиллаж амьдарч байгаа нутгаас харах үнцэг яг хэр өөрчлөгдсөн бэ? Одоо Батмөх хүртэл яг ямар төвшөнд өөрчлөгдөө? За миний хувьд Улс аймагтаа ажиллаж хөдөлмөрлж байх хугацаанд бол ер нь л аймаг орон нутагтаа амьдрахтаа сэтгэл хангалуун байдаг байсан. Тий. Би энд гал голонтой бадраасан. Мэдээж хамт олон найз нөхдөд миний бүхий л зүйл энд байдаг. Энд амьдрахтаа би хизээч тэгж ямар нэгэн шалтгаанаар гомдлох ч юм уу эсвэл сэтгэл дундуур байх тийм одоо байгаагүй. Яг хоо амьдарч байгаа орчин нөхцөлийн хувьд бол аслагдмал хязгаарлагдмал нутаг гэхээсээ илүү амар тайван одоо ажиллаж амьдрахад их тайван газар гэдэг утгаар нь би өөртөө аягүй хүлээж авч ажиллаж амьдардаг байсан. За Австрали улсад очоод эргээд ирэхэд бол амар тайван байгаа байдал за энэ зүйлс байгаа хэдий ч бас өөрчлөх зүйлс чамгүй их байгаа юм байна. Тийм. Энд бол ялчгүй залуусчууд залуу үлдэх бидний доод дүүнер маань ч гэсэн бас дуу хоолойгоо өргөх бас гарахгүй шаардлагатай байна. Тэрнийх нь дуу хоолойг үүрэн болох бас шаардлагатай байна. Тэгж л утсан да. Түүнсэж уг хүмүүс бол ер нь өөрчлөгдөөгүй хэврэл. Тэгэхээр орон нутгийн сонгуульд яг энэ сонгуулийн процесс дээр бол залуу үеийнхэн бас нэг анхаарал тавьдгүй шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо сонгуулийн сурталчилгааны энэ хугацаанд за нэр дэвшснээс хойш бас энэ хүмүүс харилцаж байгаа хүмүүстэй бас уулзаад мөрөн хэлбэрээр танилцуулаад явж байгаа энэ цагийг бас эргээд залуучууд руугаа хандаад нууц нутагт байгаа энэ залуу үе рүүгээ хандаад ч юм уу яг энэ нийгмийн ор цагийн талаараас юу гэж илүү хэлэх ёстой байна гэж харав. Ямар мэдрэмжүүдийг ав? За залуучууд маань яг хуу оролцооны хувьд урд урдын сонгуулийн жишгийг харахад муу байгаа. Тэгтээ баг багаар нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг. Одоо яг ингээд залуучууд маань сонгуульд хэрхэн хандж байна вэ? Улс төр гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр нэг үе бол залуучууд улс төрийг бохир явцуу бие биендээ дайсгансан намчрахал талцал
Тэгээд ингээд энэ бүх зүйлээр хардаг байсан. Цүнх баригч хин нэгний хөстөлөгч гэдэг ч юм уу тийм байдлаар хардаг байсан баг. Гэхдээ одоо зарим залуучууд зарим нэг одоо хүүхдүүдийн ч гэх юм уу арай өөр өнцгөөс харж эхэлж байна. Тийм. Улс төр гэдэг бол яг бидний дунд орж ирэхта тийм зүйл биш ээ. Улс төрийг зөв өнцгөөс нь харвал бидний байгаа орчныг хэрхэн одоо сайжруулах, залуучууд бидэнд юу хийж бүтээн байгуулж бидэнд юу авчрах вэ? Хэн бидний өмнөөс юу хийж чадах вэ? Жишээ гараа тоглоход тоглоомын талбай маань эвдрэлтэй байна. Тэгээ энэ орчны энэ бүх зүйлс энийг яаж сайжруулах вэ? Тэхэнд бол улс төрөл энэ улс төрчдийг яаж сонгох вэ? Хэн намайг төлөөлөх вэ? Энэ өнцгөөсөө харж байгаа. Хин бидний дуу хоолой болвол ямар дуу шийдвэр гаргах түвшинд ямар мессежүүд очиж байвал одоо жишээ нь орчноосоо гарлаа, хог байна. Орчин дотроо явлаа, муудсан за футболын үнэр гэдэг ч юм уу, муудсан сантехник асуудлууд зөвхөн бидний амьдралд өдөр тутам нүдэн дээр ил байдаг зүйл шүү дээ. Зөвхөн нүдэн дээр харагдаж байгаа энэ асуудлаа харах бүртээ дор хүрнэ янзлал явж байгаа шүү. Яхан эрчим хүчний салбарт олон жил ажилласан буурай. Бас эрүүл мэндийн салбарт бас олон жил ажилласан ард түмэн дунд хамт олон дундаа сайхан хэмжлэгсэн хоёр буурайг одоо хөө. Тэгэхээр ингээ хүмүүстэй уулзаа явахад жишээ нь яг одоо аав ээж хоёрын тэр гоё нэр нүүр ямар мэдрэмжүүд байна вэ? Тэр байлгүй л явах тий. Энэ манай эрдэнэ инженерийн хүүхэд байна шүү дээ. Энэ манай цэвэн эмчийн залуу байна шүү дээ гэдэг хүмүүс таних хүмүүс мэн тэгэл хүлээж авч байгаа юм л да. Яг би бол дотроо баяртай байгаа. Мэдээж ийм сайхан аав ээжийг нөрүүлж орчлонд ирсэндээ бол баяртай байдаг. Нэг тал энэ. Нөгөө тал юм бол би бас өөрөө өөрийгөө таниулах хэрэгтэй. Би зөвхөн аав ээжээрээ юм уу тэр талыг барьж энэ зүйлийг хийх биш, энэ зүйлд хөл тавих биш. Би өөрөө ийм хүн шүү. Над хийх юм сэтгэл байна. Эсвэл надад зүтгэл байна. Би өөрөө энэ орчноо сайжруулмаар байна. Энэ орчныг та бүхэнд би ингэж хийж өгмөр байна гэсэн. Энэ үндсэн дээр л бас нөгөө талаасаа бас явахыг хичээж байна. Тэ. Тэгэхээр яг Батмөх гэж хэмбэ? Тэ Батмөх гэж одоо яг өөрийнхөө зам мөр амьдралын түүхийг одоо хэрхэн бичих вэ гэдэг шал тэр одоо бид бүхнээс өөрөөс чинь шалтгаалх зүйл очиж байна шүү дээ. Тэгэхээр яг Батмөхийг яг ингэ тодорхойлох хэлбэл яг ямар зарчимтай те. Миний хувьд бол ер нь ихсэн ажиллаад дуусгах ер нь тийм л бодолтой. Нийгэм даатгалын хилцэд одоогийн газарт ажиллаж байхдаа бол яг тийм л баримтлалаар ажиллаж байсан. Гарт барьж авсан зүйлээ бол тэрнийхээ ард заавал гарна гэсэн л тийм бодолтой ажилтан. Яг хөө тэгээд мэдээж арга барил туршлагын хувьд бас анхандаа бас дутагдчихсан талууд байгаа. Тэгвэл явандаа сайжруулаад суралцаад яг сүүлдээ гарт одоо ажил орж ирсний дараа бол ер нь тэгээд заавал дуусгаж явдаг байсан та. Тэ. Одоо үеийн энэ хүүхд залуучууд за дээрээс нь залуу гэр бүлийн хүмүүс Ус аймагт ирж ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд одоо чөлөө цагаа өнгөрөх боломж нөхцөлийн талаар та яс хэрхэн харддаг вэ те? Залуучууд ялангуяа өсвөр насныхан байна. Одоо нийгмэд байгаа орчин үеэд байгаа ч гэх юм уу. Дэлгэцийн хамааралтай. Тэгээ гар утаснаас бүх мэдээллийг авдаг хэдий ч гар утаснаас бас салж чаддгүй. Иймэрхүү байдал руу бас хандж явах шиг байна. Тэгэхээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлнэ гэдэг маань хувь хүн өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх ч юм уу, тийм ээ, хичээл номоо давтах эсвэл одоо бие бэлтрээ хөгжүүлэх, за жишээ нь спорт тоглоомын талбай, за одоо энэ ашиглалтанд оруулъя гэдэг байгаа усан бассейн, тийм ээ. Энэ зүйлсүүдийг бол залуучуудаа нээж өгөх хэрэгтэй. Ядчил өсвөр насны хүүхдүүд маань гэртээ зурагт үзчихийн оронд гараад одоо тоглолцдог тоглоомын талбайтай найз нөхдөөрөө хамт ингээд зугаалцдаг парктай ч юм уу. Манай улаанд нэг хэсэг парктай байсан шүү дээ, хүүхдийн парктай. Одоо бол арчлал хамгаалалт байхгүйс болоод ямар байдалтай байгаа вэ? Тэгтээ одоо түүнийг буцаагаад эргээ сэргээх гэж байна. Цэцэрлэгт хүрээлэн болгох гэж байна. Тэгээ ер нь энэ бүх боломжуудыг нь зөвхөн байр гэлтгээр 3 дугаар баг гэлтгээр улаан сумдаа гэр хороол дотрооч гэсэн бүрдүүлэх хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Саксны талбай, хөл бөмбөгийн талбай, волейболын талбай, за тэгээд тэр хүүхдийн тоглоомын талбай.
заавал тэр гулгадаг усдаг тэр тоглоом гэхээсээ илүү эко эсний талбай ч юм уу ногоон зүлэг ийм зүйлсүүдийг бүрдүүлж өчөж энэ хүүхдүүдийн тэр дэлгэц гар утас гэдэг зүйлсүүдээс холдох талаар дараа нь ярих нь зүйтэй байна. Тэгээ мэдээж энэ бол манайд ч гэсэн тохиолдлоо асуудал. Манай хүүхдүүд ч гэсэн бас ингээл зурагтаа хардаг. Яг гаргаад тоглолчих гэхэлэр яг манай уртлаар машин зүрдэг ч юм уу. Эсвэл уртлын тоглоомын талбай маань ямархуу байдалтай байгаа юм лээ. Хүүхд тоглоход яг ээлтэй юу? Тэр сарвчанд сууж байгаа хүмүүс хүүхдэд аюултай байна уу? Сөрөг нөлөө үзүүлж байна уу? Тэгээ хүүхдүүд чинь явж байгаа алхам тутам тэр орчин тойрноосоо дандаа суралцж идэг шүү дээ. Тэгэхээр бас энэ талаас нь бодолцоод үзэхэд аль болох тэр суур зүйлсийг бий болгож өгөх хэрэгтэй. Ногоон талбай, тоглоомын талбай гэх зэрэг. Бид бол амьдарч байгаа орчинд нэгдүгээр аюулгүй байх хэрэгтэй. Тэ. Хоёрдугаар тэр орчин маань эрүүл байх хэрэгтэй. Ийм байж бид нэр үр хөвгтөө бас эрүүл тэ аюулгүй өсгөж боожулна. Дээрэс нь тэр асуудлуудаас нь одоо ингээд жишээ санаа зовх асуудал 1-2 багаснаа гэдэг чинь эргээд стресс бидний уур бухимдал өнөөдрийн энэ байдлууд маань багасч арилнаа л гэсэн. Хөгжил яг хөгжмөнгүй улс орн гэдэг бол бас яг хүний нэгдүгээр тавьсан сая таны хэлдэг аюулгүй байдал те урдсан сэргийлэх зүйл дээр хамгийн их анхаарсан бас тийм зүйлүүд байдаг болоо гэж бас хардаг. Тэгэхээр яг одоо залуу гэр бүлийн одоо төлөвлөлөө бас аавын хувьд дөрөв хүүхэдтэй аавын хувьд бас та шийдвэр гаргаж ирсэн гарвал одоо яг юуг амлах вэ? За энэ бол амлаад ах зүйл бас биш л дээ. Энэ бол миний хийх ёстой зүйл. Юу вэ гэхэлэр мэдээж эхлээд бид нэр аюулгүй сайн сайхан нийгмийг бүтээн байгуулах ёстой. Бид өөрсдөө түүчилж ажиллах ёстой. За тэрнийхээ төлөө иргэдийнхээ дуу хоолой болж дээшээгээ байгаа тий төрийн түвшинтэй энэ аймагтайгаа хамтарч ажиллах ёстой. Нэгдүгээр тийм байна. Энэ бол угаасаа хийх ёстой зүйл. Тэгээ энийг хийх гэж би өөрөө нэр дэвшиж явж байгаа. Хоёрдугаарт бас нэг анхаарах зүйл байгаа. За ялангуяа залуу гэр бүлийн хувьд бол хүүхдийн хүмүүжил дээр бас энэ зүйлсээ бид нар өөрсдөө бас үлгэрлэж оруулах ёстой. Хүүхдүүдэд заах ёстой. Хогоо ингэх ёстой гэдэг ч юм уу. Гадаа явахдаа ийм байж шүсээ хийж болдгүй. За жишээ нь энэ орчинд байгаа бусд хүүхдүүд муу нөлөө үзүүлэхэд бол ядаж би өөрөө бие зөв авчих ёстой. Хүмүүстэй илдэг хандлагаар хандах ёстой. За ямар нэгэн хүүхд ч юм уу эсвэл ингээд болохгүй зүйл таарах юм бол хилдэг байх хэрэгтэй, зөвлөдөг байх хэрэгтэй. Яг гоо энэ тал дээр бас манайхан анхаараасаа гэж бас дотроо би өөрөө хүсдэг. Тэ. Тэгэхээр бас эцэг эхчүүд маань багаас нь хүүхдүүдтэй бас ингээд зааж зөвлөөд дээрэс нь төрөөс энэ бүхэн дээр бас давхар нөлөөллийн үйл ажиллагаануудыг давхар хийгээд одоо нэг хэсэг залуучууд маань бас шал өөр болцсон шүү дээ. Тэ ялангуяа энэ хотын соёлд маш сайн суралцсан. Тэ. Тэгэхээр энэ байдлаа бид нэр улам сайн сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь бидний тэр нөлөөллийн эцэгчүүд өөрсдөө ч төрж хамтраад нөлөөллийн үйл ажиллагаа энэ багчууд руугаа хийж явах хэрэгтэй. Бидний дараагүй юу бол жинхэнэ боловсон сайн үеуд гарч ирэн бид нар өөрсдөө энийг үлрэрлэж хичээх хэрэгтэй. Тийм л бодлоо. За ингээд хөрөлсөн ирсэнд бас баярлалаа. Сурчлагын бас энэ завгүй цаг үедээ тий. Тэгэхээр та одоо бас олон нийт сонгогчтой хандаад бас яриа хийлээ. Өнөөдрийн ярилцлага өндөрлүүлээ. Ав хүндээ ч гэсэн бас баярлалаа. Анхныхаа дугаарт урьж оролцуулсан явдалд. За сонгогчтой хандаж хэлгээд бүгдээрээ л маргаашийн сайн сайхны төлөө сонголтоо хийх гэж байна. Тийм болохоор та бүхэн сонголтоо хийхээс өмнө сайн одоо судлаарай, танилцаарай. За тэгээ таны сонголт мэргэн байх болтугай. Усчид подкастын анхны дугаарт бас залуу гэр бүлийн өрхийн тэргүүнд дөрөв хүүхдийн аав Том сумын хурал өрсөж байгаа 100 гаруй залуучуудын тод төлөөлөл болсон Эренчингийн Батмөхийг урьж оролцууллаа. За ингээд бид дараагийн улс дараа иргэн болцгаая.